Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар улсын хурлын гишүүдийн 4-1-нд дэмжсэн асуудлаар хэн шалгах төр хороо байгуулах асуудлыг байнгын хороо за улсын хурлаар хэлэлцэн шийдвэрлэв. За тэгвэл 32-оос дээш гишүүний санал авсан л бол санал хураалт явуулахгүйгээр за шууд сонсгол явуулах төр хороо байгуулдаг байх саналыг гишүүд гаргаад байна. За учир нь сөрөг хүчнээс гаргасан хяналт шалгалтын саналуудыг эрх баригчид дэмжихгүй байгаа нь төрийн хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэх боломжгүй байдалд оруулж байна гэж үзэж байгаа юм. Улсын хурлын гишүүн Баярмаа Ганбат нарын өргөн барьсан харбины гэрээгээр сонсгол хийх санал дэмжигдэггүй. Үүний араас туулын хурдны замын цэцлэг шалгах ажлын хэсгийг мөн төсвийн 1000 орон дээр дэмжээгүй юм. Тэгвэл өнөөдөр 1992 оноос хойш нийслэлийн газар олголтыг хэн шалгах сонсгол явуулах саналыг хилцэх байсан ч эрц бүрдээгүй. Монгол Ардын нам төр хорооны бүрэлдэхүүнээ томилоогүй гэдэг шалтгаанаар хойшлогдлоо. Хин хэний үед хичнээн гайгаар нологдсон юм бэ те. Жинээ замбрааг болчихлоо шүү дээ. Хоёрдугаарх нь энэ сургууль одоо хажуудын нэг сургууль одоо төрийн байгууллагуудын дэрэгдэх нэг газрууч одоо үндсэндээ орон сууц болоод дуусна шүү дээ. Тэгээ энэ хизээ яаж олгогдсон юм бэ гэдэг асуудлыг хянан шалгах төр хороо байгуулах байсан. Тэгээд нэгдүгürt ис сурсангүй. Хоёрдугаарт нь яг материалын бүрдүүлбэр их дутуу байлаа. Тэгэхээр материал бүрдүүлбэр дутуу байхад хурал их ис бүрдээг байхад хурал хийх гэж боломжгүй л дээ. Тэгээд иймэрхүү маягаар л одоо яваад байна шүү дээ. Ухаан хуудгийн эрх олгох, энэ хянан шалгах хороог байгуулах, энэ санаачлаг унлаа, харбины гэрээг хянан шалгах төр хороог олонхороо дэмжсэнгүү, туулын хурдны замын энэ инженер эдийн засгийн тооцоол нь үнэхээр зөв юм уу? Байгаль орчинд ямар хор хохирол учруулах юм бэ гэдэг дээр улсын хурл мэргэжлийн дүгнэлт гаргая гэдгийг мөн дэмжсэнгүү. Бүх юмн дээр л унгаагаад байгаа нь одоо өөрсдөө ажлыг шалгуулахгүй ноогоо далдал хэлгсэн хэмэл зоригтой явж байна л гэж харж. Ард иргэдийн нөгөө мэддэг эрхийг одоо хязгаарлаж байгаа л нууцад авч байгаа л тэгэл одоо юм болох болохгүй уулгаа дээрэм элдв юмнууд л хийдэг юм байна л да. Шаардлагатай үед бүгдээр орж ирцээ бараг 100 бүрдүүлдэг. За тэгээд ийм яг хяналт шалгалттай холбоотой эрх баригчдын явуулж байгаа үйл ажиллагаа, эсвэл нийслэлээс явуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой хяналт шалгалтын зүйл дээр болохоор ерөөсөө эрчим нөрхөө болждаг ийм асуудлууд л яваад байна. Цөөнхийн зүгээс гаргасан сонсгол явуулах хүсэлтүүдийг эрх баригч Монгол Ардын нам олонхороо хүч төрөн унгаж байгаагийн цаана хуудуутай үйлдэлүүдэд нууж байна уу гэдэг сөрөг хардлага шүүмжлэл дагуулж байна. Иймээс улсын хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулж улсын хурлын гишүүдийн 4-1-ээс дээш санал авсан асуудлаар шууд төр хороо байгуулж сонсгол явуулах ёстой гэдэг санал гарлаа. Түүнчлэн хянан шалгах төр хороо байгуулж сонсгол явуулах ажлыг олонх бус цөөнх сөрөг хүчний гишүүдээр ахлуулах ёстой гэдэг асуудлыг ч дахин хөндөх ёстой гэж үзсэн байна.